За бүгдээрээ сайн байцгаана уу? Тэр Матай 4-ийн 18-аас 22-ыг гаргая. Матай 4-ийн 18-аас 22. Иесус Галил нуурын эргээр алхаж яваад ах トゥ хоёрыг олж харав. Нэг нь Петр гэгддэг Шимон, нөгөө нь түүний дүү Андрей байлаа. Тэд нууранд тор шидэж байсан бөгөөд загасчин хүмүүс ажээ. Иесус тэдэнд "Намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно" гэхэд тэд даруйхан тороо орхиод түүнийг даглаа. Тэрээр тэндээсээ цаашлаад өөр нэг ах トゥ хоёрыг олж харав. Нэг нь Завдайн хүү Яаков, нөгөө нь түүний дүү Иохан байжээ. Тэд эцэг Завдайнхаа хамт завин дотор тороо нөхөж байлаа. Иесус тэднийг дуудсанд тэд даруй эцгээ завтайгаа орхиж түүнийг даглаа. За бид хамтдаа залбирая. Иесус эзэн минь, тань бид нар энэ цагийг даатгая. Та бид нартай өөрийнхөө амьд гайхамшигтай үгээрээ таны энэ дуудлагын төлөө эзэн минь таавс биднэрт ойлголт, мэдлэг, гэгээрэл бас биднэрт үнэхээр зүрх сэтгэлийг танд бас дуулууртай байх зүрх сэтгэлийг та бидэнд хайрлаарай гэж гуй. Иесус өнөөдөр та бидэнтэй ярьж өгөөч, бидний дунд ажлаа хийгээч гэж таныг эрхэм үндтэйгээр би уурж байна. Иесусийн нэрээр. Амен. За, саяны унсан ишлэл бол Иесус анхны шавнараа дуудаж байгаа хэсэг байна. Тэгэхээр Иесусийн амьдарч байсан тэр цаг үед багш буюу раби, тухайн үед раби гэж нэрлэдэг байсан. Раби хүн одоо шав болгох хүнээ олонний дундаас ингээд өөрлөгөө дууддаг байсан. Тэгээ хэрвээ яг тэр раби багшийн урилгыг юм уу тэр дуудлагыг авсан хүн бол за тэр багшийн хараанд өртөөд за энэ бол гайгүй шав болох юм байна. Тэ чадвар байна, бас ирээдүй байна, потенциал байна гэж харсан учраас тэр багш өөрийнхөө хувийн дотны яг өөрийнхөө гараар одоо бэлтгэх дагалдагчаа болгож дуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг тэр замжлалын дагуу Иесус одоо энд өөрийнхөө дагалдагч нарыг дуудаж байгаа. Тэгвэл Иесус өөрийнхөө дагалдагч шав байлгахаар тодорхой хүмүүсийг дуудана гэдэг бол тэр хүмүүсийн хувьд маш том агуу ач холбогдолтой дуудлага гэсэн үг. Гэхдээ Иесус ямар хүмүүсийг дуудсан бэ гэдгийг бид ерөнхийдөө мэдж байгаа тийм 12 хүнийг өөрийнхөө хувийн ойр дотны яг гарынхаа шав болохоор дуудсан. За тэгэхээр энэ бол тэр хүмүүсийн амьдралд хамгийн том, хамгийн агуу, бас хамгийн гүн гүнзгий, хамгийн өргөн цар хүрээтэй, бас хамгийн үн цэнтэй дуудлага байсан. Тэгэхээр Иесусээс дуудлагыг хүлээж авна гэдэг бол энэ хүмүүсийн хувьд маш том үйл явдал байсан. За тэгвэл энэ шав болж дуудагдана гэдгийг одоогийн цаг үетэй зөвлөх юм бол одоо жишээлбэл цэрэгт татагдахтай төстэй яг адилхан бол биш, гэхдээ жоон зарим талаараа төстэй. За жишээлбэл цэргийн алба хаахаар дуудагдана гэдэг бол тэр хүний за чи тодорхой насанд хүрсэн, тодорхой чадвартай, тодорхой бие хаа одоо мэдлэг, тодорхой оюуны чадвартай учраас эх орноо хамгаалах, эх орныхоо энэ тодорхой салбар дээр өөрийнхөө хүчийг, өөрийнхөө авяас байгаа бүхнээ зориулах чадвартай гэж үзсэн учраас тэр улс одоо тэр хүнийг цэргийн албанд дуудаж байгаа. За тэгээд цэргийн албанд дуудагдсан хүн бол өөрийнхөө хүсэл, дүрм, дур зоргоор байдаггүй, харин тэр цэргийн дүрмээр цэргийн амьдралаар амьдардаг. Тэгээд тэр хүн эх орондоо үнэнч байна. Дээрэс нь амь насаа өгөхөд ч гэсэн би бэлэн байна гэсэн тангараг өргөдөг. Тэгээд тэр тангараг өргөснөөс хойш тэр дүрм журмдаа захирагдаад тэр тушаалыг ёсчлон биелүүлэхээр амьдардаг. За тэгвэл шав гэдэг бас ингэдэж жоон төстэй. Яг тэр багшийн дуудлагыг нэгэнтээ хүлээж авсан бол тэр багшийн үгээр, тэр багшийн сургаалаар, тэр багшийн сургамжаар сургагдаад, бэлтгэгдээд, хэлбэржээд тэр одоо багш ямар шав болгомоор байна те, ямар хүн болгомоор байна, яг тэр хэлбэрлөө өөрийгөө оруулахын төлөө өөрийгөө зориулна гэсэн үг. За монгол хэл дээр шав гэдэг үгээр энэ модерч орсон байгаа ариун библиэр бас цөөхөн бий. За шав
бас нэг үг нь болохоор дагалдагч гэдэг үг байна. За энэ хоёроо ерөнхийдөө утгын хувьд бол адилхан. Ерөнхийдөө бид нар шав гэхээр нэг арай өөр юм байна, дагалдагч гэхээр өөр юм байна гэж ойлгох хэрэггүй. Ерөнхийдөө бол адилхан. Гэхдээ монгол хэл дээр шав гэдэг үг болохоор багш шавийн харилцаа. Дээрэс нь шавийн талаас багшийг хүндэлсэн, хайрлсан, үгийг нь дагах хандлагатай багшаасаа сурах хүсэл эрмэлзэл зэрэг ийм нандин чанаруудыг арай илүү илэрхийлж байгаа. Утгатай байдаг учраас шав гэдэг үг маань илүү дотны ойр бас дуулууртай тийм харилцааг илэрхийлдэг үг харагдаад байдаг миний хувьд бол. Харин үйл үгийнхаа хувьд бол яг дагах, дагалдах гэдэг үг нь Есүсийн анхны хэлсэн Есүс ямар зорилгоор энэ шав нарыг өөрлөгөө дуудсан бэ гэдэгтээ илүү их таарад идэг. За тэгэхээр яг нь шав гэдэг үгийн үйл үгийн хэлбэр бол биелдээ шавлах гэж. Энэ илүү шавлан суух ч юм уу шавлах гэдгээр байдаг. Гэхдээ яг дагах, дагалдах гэдэг үг нь яг нөгөө үйлдэлийг нь заасан тэр хүний яг тэр хүнээс юу шаардаад байна гэдгийг нь илүү арай тодорхой харуулж байгаа болов уу гэж боддог. За тийм учраас өнөөдрийн номлол дээр бол би яг шав, дагалдагч гэдэг үгийг бол яг адилхан утгаар хэрэглэн заримдаа шав, заримдаа дагалдагч гэдэг явна. За бүгдээр сайн ингээд харахад Матай 4:18-аас харахад Есүс дагалдагч нарыг ямар үгээр дуудсан бэ? Юу гэж дуудсан бэ? Намайг даг гэсэн үг. Намайг даг. За Есүс намайг даг гэж хэлж байгаа нь ерөөсөө тэр дуудуулсан дуудлагыг авж байгаа хүний хувьд бол шууд үйлдэл гаргахыг нэг өсөндөө бүр дуулууртай үйлдэл гаргахыг шаардж байгаа тийм дуудлага байна. Тэрнээс биш за та багшаа та хүлээж байгаарай. Би жоохон байж байгаад ажлаа амжуулчаа те өөрийнхөө бизнес юмаа гайгүй болгочоод би нэг 2 жилийн дараа ч юм уу те би ингэж ихчээл нэг амьдралаа гайгүй болгочоод таны араас дагъя гэдэг тийм шалтгаан өгөх боломжгүй. Хэрвээ багш дуудсан бол араас нь дагахыг шаардж байгаа. Яг тэр даруйдаа үйлдэл хийхийг шаардж байгаа. Тийм учраас саний бид нар уншихад те Матай яг ажлаа хийгээд татврын байцаагчийнхаа ажлыг хийгээд татврын яг татврын байцаагчийнхаа үүргийг үүсээ сууж явахдаа Есүсээс намайг даг гэдэг дуудлагыг аваад тэгээд тэр ажлаа орхиод тэгээд мэдээж яг зохицуулсан багтай за би энэ ажлыг цааш хийхгүй шүү гэдэг ингээд хүлээлгэж өгсөн байх. Гэхдээ тэр дуудлагыг шууд хүлээж аваад тэгээд шууд үгэнд нь ороод шууд дуулууртайгаа биелүүлж байгаа. Тэр загсчид ч бас яг адилхан ялгаагүй. Тэд нар мэдээж бид нар хэдэн жоохон загс бариадахыг загсаа борлуулад мөнгө төгрөө олоод нэг арай нэг амьдралаа дээшлүүлчихэд таны араас дагъя гэж хэлж болох байсан. Гэтэл харин загсчдыг Есүс хэлэхдээ та нар намайг даг гэсэн. Яг тэгээд даг гэж хэлэхдээ л тороо орхиод нэгсэндээ яг ажиллаа хийжсэн ажлаа тэндээ орхиод бүр аавыгээ тэнд тортой нь орхиод завьтай тортой загстай юутай ингээд орхиод Есүсийг дагаа явчих. Тэгэхээр эндээс бидний хамгийн түрүүнд ойлгох зүйл нь Есүсийн шав байх дуудлага бол биднээс дуулууртай үйлдэлийг шаардсан дуудлага. Дуулууртай үйлдэлийг тэр даруйдаа хийхийг биднээс шаарддаг. Есүс эндээ чи надад итгэж гэнэ үгүй юу, яах вэ юу гэдэг тийм юм ерөөсөө яриаггүй. Яагаад гэвэл Есүс өөрийнхөө хинбэ гэдгийг хангалтайгаар аль хэдийн тодорхой хугацаанд харуулчихсан байсан. Есүс өөрийнхөө хинбэ гэдгийг тэднэрт найдвартайгаар итгэмжтэйгээр өөртөө найдаж болох хүн байна. Энэ бол найдвартай раби мөн байна гэдгийг харуулах хангалттай хэмжээнд тодорхой зүйлийг хийсэн, гайхамшгуудыг хийсэн, үйлдэлүүдийг харуулсан, өөрийнхөө эрх мэдэл хүч чадлыг харуулсан байсан учраас Есүс энэ рабиг дагаад явах хангалттай шалтгаан энэ дагалдагч нарт байсан. Тэгэхээр Есүсийг дагна гэдэг, Есүсийн шав байна гэдэг бол шууд биднээс дуулууртай үйлдэлийг шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Орчин үед бид нар Есүсд итгэн гэхээр за нэг жоохон харъя, Есүсийг судлаа, мэдье гэдэг. Гэтэ мэдээж тийм хугацаа байж болно. Гэхдээ хэрвээ нэгэнтээ Есүсийг хинбэ гэдгийг олж харсан бол, таньсан бол тэр даруйд за тэгвэл энэ мөчөөс ахуулаад би эргэлт буцагдахгүйгээр Есүсийн шав байна гэдэг шийдвэрийг биднээс шаарддаг. Есүсийн шав байна гэдэг бол өөрийнхөө замаар явах сонголт биш, харин Есүсийн дуудлагаар
Есүсийн замаар тууштай эргэл буцалтгүйгээр дуулууртайгаар явах шийдвэрийг гаргах тийм л дуудлага. Тийм учраас Есүст итгэгч байх гэдэг нэг янз, харин дагалдагч байх, шав байх гэдэг бол нэлээд өөр. Тийм учраас Есүсийн намайг даг гэж байгаа дуудлага бол их гүнзгий маш богинохон боловч их гүнзгий бидний амьдралын бүх талбарыг хамарсан, биднээс дуулуурыг шаарддаг, дуулууртай байдлыг харуулахыг шаарддаг тийм дуудлага байна. Тийм учраас хэрвээ та өөрийгөө би Есүсийн шав гэж би Есүс намайг дуудсан гэж бодож байгаа бол тэгээ би хэрвээ Есүс чин сэтгэлээсээ итгэдэг гэж байгаа бол яг энэ үйл зүйлийг бид нар хийсэн байх ёстой. За би Есүсийг эргэл буцалтгүйгээр дуулууртайгаар би дагнаа. Яг цэрэг хүн өөрийнхөө цэрэг байхаас өмнөх амьдралаараа өөрийнхөө бодлороо амьдраад, өөрийнхөө хүслээрээ шийдвэрээ гаргаад, өөрийнхөө дуртай юмаа хийдэг тийм байсан бол харин тэгвэл цэрэг татагдсан хойноо яг л тушаалаар амьдардаг. Яг тэрэн шиг тэгвэл Есүсээс хэрвээ намайг даг гэдэг дуудлагыг авсан л бол би одоо Есүсийн боол, Есүсийн зарц, Есүсийн цэрэг болсон. Тийм учраас би Есүс дуулууртай дагах дуудлагыг аваад би би гүйцэтгэе гэдэг тушаалаар тэр даалгавраар л амьдрах хүмүүс гэсэн үг. 1-р хаадын 14:8 дээр Давид хааныг юу гэж хэлсэн байдаг вэ гэвэл Давид бүх зүрх сэтгэлээрээ Бурхныг дагдаг байсан гэж. Давид хаан бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун бодлороо, байгаа бүхнээрээ, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө, бодол төлөвлөгөөгөөр амьдралдаа юу хүсэж мөрөөдж байна, юу чухал гэж үзэж байна, тэр бүх талбар дээрээ Бурхныг дагдаг байсан гэж. Тийм учраас Давидын зүрх сэтгэлийг Бурхны зүрх сэтгэлийн араас хөөцөлдсөн, Бурхныг эрэлхийлсэн, Бурхныг гисэн тэмүүлэлтэй тийм зүрх сэтгэлтэй хүн байсан гэдгээр нь бид нар илүү таньдаг, түүгээр илүү алдаршсан хүн гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл бид нар эндээс Есүсийн шав байх гэдэг зүйлийн хамгийн түрүүнд энэ бол биднээс дуулууртай байдлыг шаардсан дуудлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Есүсийн дагалдагч нар яаж Есүсийг дагсан бэ? Хоёрдугаарт нь Есүсийн шав байх нь Есүсийг даган дуурайх дуудлага. Есүсийн шав байна гэдэг бол Есүсийг даган дуурайх дуудлага. За Есүс шавнараа дуудаад тэдэртэй хамт ерөнхийдөө 3 жил хамт амьдраад, хамт хооллоод, хамт хоноод, хамт аялаад, хамт үйлчлээд, хамт хүмүүст сургаал номлоо айлдаад хамт явж исэн. Энэ бүхэн дээр Есүс юу харуулж ирсэн бэ гэвэл ерөөсөө өөрийнхөө загварыг тэднэрт даган дуурайхыг л харуулж ирсэн. Өөрийнхөө юу хийж байгааг, юу номлож байгааг, юу зааж байгааг, яаж амьдарч байна, юу бодож байна, юу мөрөөдөж байна, юу хүсэж байна, юуны төлөө амьдрал нь явж байна, ямар зорилгыг өөртөө тавьж явж байна гэдгийгээ дагалдагч нартаа, шав нартаа харуулж, тэгээд эргээгээ шав нар нь тэр Есүсийн мөрөөр явж, Есүсийн загварыг дуурайж, Есүстэй адилхан болох нь дуудлага байсан. Тэгэхээр Раби багшийн намайг даг гэдэг нь тэгвэл намайг даган дуурай гэсэн дуудлага байдаг. Тиймээс ч шинэ гэрэн дээр биднээс бас Бурхан ямар зорилго тавьсан байдаг вэ гэдгийг Ромын 8:29 дээр ингэж байна. Урдаас мэдсэн хүмүүсээ нэгсэндээ Бурхан урдаас сонгосон, аварна гэж төлөвлөсөн тэр хүмүүсээ Есүсийн дүртэй адил болгохоор урдаас тогтоосон гэж. Тэгвэл энэ дэлхий дээр Есүсийн дагалдагч, Есүсийн шав гэж бодож байгаа хүний амьдралын зорилго нь юу вэ гэвэл Есүсийн дүртэй, Есүсийн хинбэ гэдэгтэй адилхан болох нь бидний амьдралын зорилго. Би өөрийнхөө хүслийг, би өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэх нь миний зорилго биш. Хэрвээ би Есүсийн шав юм бол, хэрвээ би Есүсийн шав гэж байгаа бол миний амьдралын зорилго бол Есүстэй адилхан болох нь миний зорилго. Яагаад гэвэл үүнийг Бурхан төлөвлөсөн гэдгийг энэ Ром дээр хэлж байна. 2-р Коринтын 3:18 дээр бас юм байна. Эзэн биднийг түүнтэй буюу Есүстэй адилхан төрхтэй болон өөрчлөгддөг гэж байна. Тэгвэл бид нар өдрөөс өдөрт нэг шатнаас дараагийн шат руу, нэг алхмаас дараагийн алхам руу өөрчлөгдөхдөө ямар хэлбэр рүү, ямар шаблон руу ойртож өөрчлөгддөг вэ гэвэл
Есүсийн дүртэй, Есүсийн төрхтэй адилхан болохын төлөө өөрсдөө шийдэг. Нэгдүгээр Иохны 2:6 дээр юм үг байгаа. Түүнтэй буюу Христтэй нэг гэж ярьдаг хүн Есүсийн хэрхэн амьдрсны адилаар амьдрах ёстой. Хэрвээ бид өөрийгөө би Есүстэй нэг буюу би Есүст итгэдэг, би Есүсийн шав, би Есүсийн дагалдагч гэд өөрийгөө бодож байгаа бол энд юу гэж хэлсэн бэ гэвэл Есүсийн хэрхэн амьдрсны адилаар амьдрах ёстой гэж. Нөгөө зэрэг хүн тушаал аваад тушаалын дагуу амьдрах биелүүлэхээс өөр сонголт байдаггүйтэй адилхан хэрвээ би Есүсийн замыг сонгосон юм бол, хэрвээ би Есүсийн дагалдагч байна гэдэг тэр дуудлагыг авсан юм бол өөр сонголт байхгүй буюу Есүсийн хэрхэн имлэхээр амьдарч байсантай адил байдлаар амьдрах үүрэг даалгавар авсан гэсэн. Тэгвэл бид нар энэ дэлхий дээр амьдарч байхдаа Есүстэй адилхан болж гин үү? Эсвэл би энэ дэлхийтэй, энэ ертөнцтэй илүү адилхан болоод байна уу гэдгээр дандаа бодож явах хэрэгтэй. Бид нар энэ дэлхийтэй буюу энэ дэлхийн энэ хорвоогийн амьдралын хэв загвар, энэ хорвоо яаж явж гин тэрнтэй адилхан болох хандлага, уруу татлага үргэлж байдаг. Хүн болгонд байгаа. Итгэж хүн болгонд байгаа. Дагалдагч хүн болгонд байгаа. Гэхдээ үргэлж тэрийг анзаарч за би Есүс хэрхэн энэ дэлхий дээр амьдрсантай адилханаар амьдрах ёстой шүү гэдгийг үргэлж бодож би үргэлж сонголт хийхдээ би за Есүс ямар сонголт хийх байсан бэ? Есүс юу хийх байсан бэ? Есүс юу гэж бодох байсан бол? Есүс юу гэж төлөвлөх байсан бол? Есүс ямар сонголтыг хийх байсан бэ гэдгийг үргэлж бодох хэрэгтэй. Тэгэхээр Есүсийн шав байна гэдэг бол Есүсийг даган дуурайх дуудлага. Бид нар хэнийг даган дуурайх вэ гэвэл Есүсийг. Тэгээд бид нар нэг 90-ад онд цуглаандаа нэг англи дууг орчуулж ирсэн. Тэр нь болохоор баптизм хийлгэсний яг ёслол дээр хүмүүсээр ингэ дуулуулдаг болцсон байсан. Тэгээд тэр маань болохоор маш энгийн үгтэй. Би Есүсийг дагахаар шийдсэн. Би Есүсийг дагахаар шийдсэн. Би Есүсийг дагахаар шийдсэн. Буцалтгүйгээр гэдэг тийм англи дуу бид нар орчуулад тэгээд дуулдаг байсан. Тэгэхээр яг энэ дуунд хэлж байгаа шиг хэрвээ би Есүсийн шав байхаар дуудагдсан бол би эргэлт буцалтгүйгээр Есүсийг даган дуурайх дуудлагыг авсан гэсэн. Тэгэхээр бидний зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, бодол санаа, төлөвлөгөө, амьдралын зорилго, миний үйлдэл, ажил хөдөлмөр, эрхэлж байгаа бизнес, гэр бүл, үр хүүхдүүд, бусдад харьцаж байгаа харилцаа гэд амьдралын бүх талбар дээр би Есүсийг даган дуурайх даалгавар, дуудлага авсан гэсэн. За тэгвэл эхний хоёрыг би дахиад сонирхоход Есүсийн шав дагалдагч байна гэдэг нь юу гэлээ? Дуулууртайгаар үйлдэл хийх дуудлага, эргэлт буцалтгүйгээр Есүсийг тууштайгаар дагах, дуулууртайгаар дагах дуудлага, хоёрдугаарт нь Есүсийн шав байна гэдэг бол Есүсийг даган дуурайх, Есүстэй адилхан болох дуудлага гэсэн. Гуравдугаарт нь Есүсийн шав дагалдагч байна гэдэг нь загалмайгаа үүрэх дуудлага. За загалмайгаа үүрэх гэдгийг цөмөрөө жоохон харъя. Матай 10:38 цөмөрөө Матай 10:30. Бүр яг үншээ. Матай 10:38. Загалмайгаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж зохихгүй. Хин амиа авч үлдэхийг хичээн тэр түүнийгээ алдна. Харин миний төлөө амиа алдагч нь түүнийгээ олж авах болно. За яг үүнийхээ өмнө загалмайгаа үүрэх гэдгийн тухайг жоохон тайлбарлсан бас илүү харуулсан зүйл ишлэл нь болохоор өмнө нь байгаа. 34-өөс цөмөр уншаа. Намайг газар дээр амар тайвныг авчирхаар ирсэн гэж бүү бод. Би амар тайвныг бус харин илд авчирхаар ирсэн. Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохоор би ирсэн. Хүний дайсан нь гэр бүлийнх нь байна.
Эцэг эхээ надаас илүү хайрлагч нь миний шав байж зохихгүй. Хүү охиноо надаас илүү хайрлагч нь миний шав байж зохихгүй. За энэ дээр тэгвэл яг нөгөө загалмаагаа үүрнэ гэдгийг Есүс ингэж хэлээд байна. За би та нарыг өөрийнхөө шав болох дуудлагыг өгснөөр та нар эсэргүүцэлтэй тулгарч болно. Та нарыг эсэргүүцэх, та нарын дайсан болох хүмүүс тэнд байх болно. Бүр заримдаа гэр бүл дотор хүн эцгийнхээ эсрэг, эцэг нь охиныхоо эсрэг тийм явдлууд байх болно. Тэгээд цааш нь хэлэхдээ эцэг эхээ надаас илүү хайрлагч нь миний шав байж зохихгүй гэж. Хүү охиноо надаас илүү хайрлагч нь миний шав байж зохихгүй гэсэн. Тэгэхээр Есүсийн дуудлага ийм бас хатуу хүнд сорилттой тулгарч болно. Тулгарч гэж Есүс өөрөө хэлсэн. Матай 16:24 чод уншээ 16:24. Тэгээд Есүс шав нартаа хэн намайг дагахыг хүснэ тэр хүн өөрийгөө огоорч загалмаагаа үүрээд намайг дагах. Хэн амиа аврахыг хүснэ тэр хүн түүнийг алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийг олж авна. Хүн дэлхийг бүхлээр нь өөрийн болгосон ч амиа алдвал ямар ашиг байх вэ? Эсвэл хүн амийнхаа оронд юуг өгч чадах вүлээ? Хүн тэнгэр ич нарийнхаа хамт эцгийнхээ цог жавхлангаар бууж ирэх болно. Тэгээд хүн бүрд үйлснийхэн дагуу хариу өгнө. Энд зогсогчдын зарим нь хүмүүнхүүгийн хаанчлагаар ирэхийг харах хүртлээр үхлийг үл амсна гэдгийг би танарт баттай хэлье гэлээ. За энд хэлснээр хэн намайг дагахыг хүснэ? Нэгээс нь хэн миний шав байхыг хүсэж байна? Тэр хүн өөрийгөө огоорч загалмаагаа үүрээд намайг дагах. Тэгвэл энэ дээр өөрийгөө огоор гэж хэлж байгаа. Нэгээс нь өөрийнхөө хүсэл мөрөөл, өөрийнхөө төлөвлөгөө, өөрийнхөө амбиц, өөрийнхөө юу л бодож ийсэн те тэрийг орхиод харин дуудлага авсан, шав байх дуудлага авсан тэр дуудлагадаа үнэнч бай гэж. Тэгээд загалмаагаа үүр гэж хэлж. Хэрвээ миний загалмайг үүрэхгүй бол тэр хүн миний шав байх зогсгүй гэж. Энэ бол маш хатуу үг. Анхааруулга. Тэгэхээр хэрвээ бид нар Есүсийн шав байл гэж байгаа бол сонголтоо аль хэдийн эрт тууштай, зоригтой хийх хэрэгтэй. Тэр үеийг би өөрийнхөө төлөө амьдрах юм уу? Эзний төлөө амьдрах юм уу? Би өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө явах юм уу? Харин эзний төлөвлөгөөг, эзний зорилгыг биелүүлэхийн төлөө явах юм аа гэдгээл сонгоод тэр шийдвэртээ тууштай байх хэрэгтэй гэсэн. Бүр Матай 8:22 дээр нэгэн хүнд сорилт бас нэгэн хүнд гарч байгаа. Тэрийг цөмөрө харъя. Матай 8:22. За энийг яг хам сэдвтэй уншъя. 18-аас. Иргэн тойронд нь буюу олон хүнийг Есүс харжээ. Тэгээд нуурын нөгөө тал руу явахыг тушаа. Тэгтэл нэгэн хуулийн багш түн дээр ирээд "Багшаа, таныг хааж явсан би дагах болно" гэсэнд Есүс "Үнэгэнд нүх огторгон шуудад үүр бий. Харин хүмүүнхүүд толгой хорогдох газарч байхгүй" гэлээ. Тэгтэл дагалдагчдын нэг нь ирээд түнд "Эзэн минь, эхлээд явж эцгээ оршуулгыг минь зөвшөөрөөч" гэсэнд Есүс "Намайг даг. Үхэгсдийг үхэгсд нь оршуулга" хэмээн хариулв. За энэ дээр нэгэн дагалдагч "Би таныг хааж явсан дагнаа" гэж хэлгээд "Гэхдээ надад нэг цаг өгөөч. Нэг жоохон би юм амжуулмаар байна. Тэр үеиг бол би эцгийг оршуулмаар байна" гэж. Тэгтэл Есүс "Чи эцгийг оршуулах юм уу? Намайг дагах юм уу?" гэдэг маш хүнд хатуу сорилтыг өгч. "Намайг даг. Үхэгсд нь үхэгсдийгээ оршуулъя" гэж. За үүнийг би юу гэж ойлгодог вэ гэхээр энэ бол ер нь бол еврейчүүдийн хувьд нас барсан хүнийг тэр өдөрт нь оршуулдаг. Шууд тэр өдөрт нь аваад нөгөө хадан булшин тавиад тэгээд таглаад ерөнхийдөө орхидог. Есүсийг бас ерөнхийдөө тэгжсэнийг та нар санаж байгаа. Тэгээд тодорхой хугацааны дараа, хагас жилийн дараа ч юм уу эсвэл бүр жилийн дараа яг
бүх юм одоо ялзраад тэ үлдсэн зүйл нь юу үлдэж байна? Тэрийг нь ясын цуглуулад ингээ хайрцагт хийгээд тэгээд дахиад өөр газар руу шилжүүлдэг. Тэгэхээр тэр жилийн хугацаанд нэгсэндээ тэр хүний нас барсан ар гэрийнхний хувьд бол гашуудлын хугацаа гэж үздэг. Тэгээд тэр хугацааны дараа л одоо яг баяр хөөрт оролцох, найр наадам хийх тийм үйл ажиллагаанд оролцдог байсан. Тэгэхээр би бол энийг юу гэж ойлгож байгаа гэхээр энэ хүний хэлж байгаа нь эцгээ оршуулаатахыг гэдэг нь те яг өнөөдөр ингээд би яг өнөөдөр ээж аав минь нас урчлаа тэгээд одоо оршуулъя гэж байгаадаа биш. Яг тэр нөгөө оршуулгын хугацаа, гашуудлын хугацаа дуустал намайг одоо надад хугацаа өгөөч гэж хэлж байгаа зүйлийг би бол ойлгодог. Гэтэл Есүс юу гэж хэлж байгаа юм бэ? Үгүй ээ, чи намайг яг одоо дуулууртаагаар дагаа гэж. Тэр хугацаа бол тэ хүлээх хэрэггүй. Чи намайг дагвал яг одоо л даг. Дуулууртаагаар даг, тэгээд тууштаагаар даг гэж. Үхэст нь үхэстийг оршуулъя гэж. За энэ бол маш хатуу хэлж байгаа. Тэгэхээр Есүсийн хэлж байгаа шав байх дуудлага бол ерөнхийдөө загалмаагаа үүрэх дуудлага. Загалмаагаа үүрнэ гэдэг нь юу вэ гэвэл нэгсэндээ бэрхшээлийг, хүндрэлийг, зовлон, эсэргүүцлийг үүрээд туулаад тэрэндээ тууштай байна л гэсэн үг. Хэрвээ загалмаагаа үүрлгүй намайг дагах юм бол чи миний дагалдагч биш ээ гэж Есүс хэлсэн. Түрүүн бид нар үзсэн тийм. Тэгээ бид нар Матай 28:18-аас 20 дээр Есүсийн агуу захирамж буюу дагалдагч нартаа, шавь нартаа үлдээсэн нэгэн агуу том тушаалыг мэдчихэв. Тэр юу гэвэл та нар бүх үндэстнийг юу гэсэн бэ? Миний дагалдагч, миний шавь болоо гэсэн. Зүгээр та нар итгүүл тэ миний тухай мэдээг зарлаа гэж хэлээгүй. Миний мэдээг Есүс амилсан, Есүс бол эзэн гэдэг мэдээг тунхаг л эсвэл зүгээр л нэг тэр хавийнханд мэдүүлчих гэдэг зүйлийг хэлээгүй. Харин энэ нөгөө Есүс өөрийнхөө дагалдагч нартаа хэлсэн намайг даг гэдэгтээ яг адилхан тушаалыг одоо шавь нартаа өгөөд тэр шавь нар нь бусад бүх хүмүүсийг, бүх үндэстнийг яг Есүс шавь нараа ямар дуудлага, ямар шаардлага тавьж ирсэн тэр зарчмаар, тэр хандлагаар, тэр шаардлагаар Есүсийн шавь дагалдагч болгоо гэж хэлж байна. Тэгэхээр бид нар зүгээр нэг Есүсийн мэдээг дуулгах биш, харин бүх үндэснийг Есүсийн дагалдагч, Есүсийн шавь болгох ийм даалгавар авсан. Тэгэхээр бид эндээс ойлгох хэрэгтэй. Агуу захирамж бол шавь бэлтгэх тухай. Тэрнээс зүгээр сайн мэдээ тараагаа зогсох биш. Мэдээ тараах нь бол нэг хэсэг нь мөн. Гэхдээ тэн зогсож байгаа биш, харин бүр тэр хүнийг Есүс шавь нараа яаж дуудаж, яаж бэлтгэж, шавь нараа яаж гаргаж ирсэнтэй адилхан зүйлийг хий гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр яг энэ агуу захирамжийн хамгийн гол үйл үг нь яг энэ дээрээ байдаг. Дагалдагч бэлтэг. Тэгвэл дагалдагч яаж бэлтгэх вэ гэдэг нь болохоор та нар яв баптизм хүртээ за тэднийг дагалдуул гэдэг. Хамгийн гол тушаал нь дагалдагч бэлтэг, нэгсэндээ шавь бэлтэг гэж. За тэгээд дагалдагч шавь бэлтгэх тухай бид нар ер нь нэг ойлгох хэрэгтэй нэг хэдэн чухал зүйл байна. Энэ Есүсийн дагалдагч бай, шавь бай гэдэг бол хүний бүх амьдралын бүх талбарыг хамарч байгаа биднээс дуулууртай байдлыг шаардсан тийм тушаал, тийм дуудлага. Тэрнээс зүгээр хүний амьдралын нэг тийм одоо шашны гэж хэлж болох талбар гэж байя гэж үзвэл зөвхөн тэр талбар дээрээ л Есүст хамаатай, бусад талбар дээрээ чи өөрийнхөө амьдралаараа яваарай гэдэг тийм хагас хугас дуудлага биш. Харин Есүсийн намайг даг гэдэг дуудлага бол хүний амьдралын бүх талбарыг хамардаг. Миний амьдралын бодол, санаа, хүсэл, мөрөөдөл, ажил, мэргэжил, миний гэр бүл бүх талбар дээр энэ тушаал биелээ олж явах ёстой тийм дуудлага. Тийм учраас бид нар хүн цуглаанд явлаа гэд хүн дагалдагчийн хичээл хийлээ гэд дагалдагч болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дагалдагчийн хичээл хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ дагалдагчийн хичээл хүнийг дагалдагч болгодоггүй.
Харин тэр хүний бүхий л амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдөж дагалдагч болно. Тэрнээс зүгээр нэг хичээл хийгээд тэндээс бид нар за би энэ хүн хичээл хийгээд заагаад өгсөн. За би нэг 8 хичээл хийсэн, 10 хичээл хийсэн ч гэдэг юм уу. Тэ? За одоо энэ дагалдагч болчлоо гэж гордож огт болохгүй. Хэрвээ тэгж болдог байсан бол чуулганы хаалгаар орж ирээд дагалдагчийн хичээл хийчихсэн хэдэн мянган хүн за зөвхөн монголоор гэж ярихад хэдэн мянган хүмүүс байж магадгүй. Тэр бүгд өнөөдөр Есүсийн дагалдагч, Есүсийн шавнар болоод явж байх. Гэтэл тийм биш. Тийм биш гэдгийг бид нар мэдж байгаа. Бид нар өөрсдийнхөө амьдралаас хажуудлаасаа ч мэдж байгаа. Өөрсдийнхөө амьдралаас ч мэдж байгаа. Есүсийн дагалдагч болно гэдэг бол зүгээр нэг хичээл хийснээр болдог зүйл биш. Зүгээр нэг хөтөлбөр сургалт явуулснаар биш. Гэхдээ энэ бол хэрэггүй гэсэн үг биш. Гэхдээ бид нар 7 хоногийн 24 цагтай 7 хоногийн 1 өдрийн нэг 2 цагийн үйл явдал дээр ирж оролцсноороо би дагалдагч болчлоо гэж өөрийгөө ойлгож болохгүй. Бусдаас бас тэгж хүлээлт гордож болохгүй. 7 хоногийн ганцхан өдөр 2 цаг нэг цуглааны үйл ажиллагаанд оролцчиход за энэ хүн одоо Есүсийг сайн дагнаа. Энэ хүн ажил дээр бусад 27 хоногийнхоо бусад цаг дээр энэ хүн ажил дээр, амьдрал дээр, гэр бүл дээр те бүх талбар дээр энэ хүн одоо ч ингээд яг Есүсийг харуулад амьдрах юм байна гэж гордож болохгүй. Харин энэ дагалдагч байн шав болно гэдэг бол тэр чигээрээ амьдралын туршид явагдаж байгаа процесс. Амьдралын туршид явагдах үйл явдал, үйл явц. Тийм учраас Есүс шавнараа аваад өөртөө хамт байлгаад 3 жил гарan бүр дагалдуулсан, хэлбэржүүлсэн, тэднийг зэмлэжсэн, зааж ийсэн, сургаж ийсэн, дадлага өгч ийсэн. Тэгжээж нэг арай гайгүй болсон. Гэхдээ бас л Есүсийн хүссэн хэмжээнд очиагүй. Гэхдээ эзэн ариун сүнсээр тэдний амьдралд ажилласаар байсан, үргэлжлүүлэн ажилласаар байгаад харин тэд нар Есүсийг тууштайгаар ялангуяа Есүсийн үхлээс амьсны дараагаар Есүсийг тууштайгаар гэрчлэгч, зоригтой, тууштай, дуулууртай шавнар болсон. За тийм учраас бид нар шав болно гэдэг бол зүгээр цуглаанд явснаар болчдөг юм биш ээ. Зүгээр нэг дагалдагчийн хичээл хийснээр болчдөг юм биш ээ. Зүгээр нэг ганц ном уншснаар биш. Гэхдээ энэ бол амьдралын туршид 7 хоногийн өдөр тутмын 24 цагийн үйл явц гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгжээж бид нар Есүсийн шав байна. Тэгжээж бид нар өөрийнхөө бодол, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, амьдралын бүхий л талбар дээр Есүсийн шав байна уу, үгүй юу гэдгийг л мэднэ. Тэгвэл дагалдагч байна гэдэг бол насан туршийн үйл явц. Гэхдээ энэн дээр ахиц дэвшил, мэдэгдэхүйц өөрчлөлт, ялгаа заавал гарч идэг. Хэрвээ бид нар яг Есүсийн шав байя гэдгийг би яг ухамсартайгаар ойлгоод үнэхээр энэ бол надаас дуулууртай байдлыг шаардсан. Би бас загалмаагаа үүрэх ёстой юм байна. Энэ нь би амьдралынхаа бүхий л талбар дээр Есүсийг даган дуурайх процесс юм байна гэдгийг ойлгох юм бол энд заавал өөрчлөлт, ахиц дэвшил гарна. Тэр нь надад өөртөө ч мэдэгдэн, бусдад ч ажиглагдана. Тэм учраас бүгдээрээ Есүсийн шав байна гэдгийг Есүс намайг даг гэж хэлсэн нь ямар утгатай, бас ямар гүнзгий, энгийн боловч ямар гүнзгий байсан бэ гэдгийг үргэлж санаж байна. Тэгээд Монголд нэг юм үг гэдэг те алтны дэгдэх гуй шална гэж. Хэрвээ бид нар Есүстэй ойр байж л байгаа бол яаж ийгээд ямар нэгэн байдлаар бид нар шарлна, алт шиг болно, Есүстэй адилхан болно гэсэн өөрөөр хэлбэл. Тэгэхээр Есүстэй би ойр л байж ивэл би аажмаар, алхамаар, баг багаар өөрчлөгдөн. Тэгээ би яаж өөрчлөгдөх вэ? Хаашаа ямар зүг рүү өөрчлөгдөх вэ гэвэл Есүстэй адилхан болох Есүсийн дүр төрхлөө адилхан болж өөрчлөгдөх учиртай. Яг гэвэл миний дагж байгаа нь, миний дуурайж байгаа нь Есүс. Тэгээ бүгдээрээ шав байх, дагалдагч байх гэдэг бол нэгдүгээрт нь дуулууртай үйлдэлийг шаардсан дуудлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь шав дагалдагч байх нь Есүсийг энэ дэлхийг биш харин Есүсийг даган дуурайх дуудлага гэдгийг ойлгох хэрэгтэй.
гуравдугаарт нь Есүсийн шав байна гэдэг нь загалмаагаа үүрэх дуудлага. Бид нар олон удаа сонсч ирсэн те Есүсийн 12 шавын ихэнх нь амиа алдаж нэгсэндээ эсэргүүцэл, хавчлага, зовлон туулж Есүд итгэдэг гэдэг итгэлээсээ болж амнасаа алдаж амьдралаа дуусгасан хүмүүс байсан. Өнөөдөр ч гэсэн дэлхий дээр итгэлийнхаа төлөө хавчигдж байгаа хүмүүс олон байна. Бүр арчилсан гэдэг оронд хүртэл ийм үйл явдал болж байна. Бид нар сайхан сонссон те Америкийн тэр Чарли Кёрк гэдэг залуу итгэгч хүн итгэлийнхаа улмаас бодуулаад амнасаа алдчихж байгаа. Хэрвээ тэр итгэлийнхаа төлөө ингэ дуурдаггүй байсан бол амиа алдахгүй л байсан баг. Харин итгэлийнхаа төлөө юунд итгэж ийн гэдгийнхаа төлөө дуурж исэн учраас амнасаа алдсан. Тэгвэл Есүсийн шав байна гэдэг бол дуулууртай үйлийг биднээс шаарддаг дуулаа. Хоёрдугаарт нь Есүсийг даган дуурайх дуулаа. Гуравдугаарт нь загалмаагаа үүрэх дуулаа. За бид хамт залбирая. Есүс эзэн минь танд бид нар баярлалаа. Есүс та биднийг намайг даг гэж дуудсан баярлалаа. Энэ дуудлага бас ямар хүндтэй, эрхэм, нандин, үн цэнтэй ямар мөнхийн дуудлага вэ эзэн минь. Есүс танд баярлалаа. Та намайг даг гэж дуудсан баярлалаа. Та намайг үнэхээр хинбэ гэдгээс мань үл хамааран та намайг гин нүгэл дотроо үнэхээр үхмэл байхад хүртэл та бидний төлөө миний өмнөөс миний оронд амиа өгч та намайг өөрийнхөө шав байлгахын тулд намайг даг гэж дуудсан Есүс танд баярлалаа. Тэд эзэн минь таны энэ эрхэм хүндтэй ариун дуудлагыг бид нар биелүүлж амьдрахад та бидэнд туслаач. Энэ дуудлага утга учир цар хүрээ үр нөлөөг бид нар мэдэрч бас бусад таны гэрчилж амьдрахад та туслаарай гэж гуй. Эзэн минь та бидний зүрх сэтгэлд дуулууртай байдлыг өгөж бид нар таныг даган дуурайдаг байхад туслаач. Бас бид нар загалмаагаа буюу хүндрэл, бэрхшээл, зовлон, эсэргүүцэл тэр бүхнийг таны хүчээр даван туулдаг байхад та бидэнд туслаач. Бид бол мөхөс үлээ эзэн минь. Та бидэнд хүчийг өгөөч. Тэгэд үнэхээр намайг хүчирхэг болдог эзнэр би бүгдийг даван туулж чадна гэж Филиппойчуудад зориулж Паулийн хэлсэн шиг эзэн минь. Үнэхээр таны хүч чадлаар, таны нэгүслэр, таны хайр бүхнийг даван туулж таны шав байхад, таны жинхэнэ хайртай дотны шав байж чадхад та бидэнд туслаач гэж танаас би хичээнгүйлэн гуяа. Есүсийн нэрээр. Амен.